За өнөөдөр бүдрэ 21-с эхлэе. Дараах тэнцвэрлүүдээс аль нь пропорц вэ гэж. За пропорцийг бүдэр яаж таньжуулах вэ гэхээр E-ийг харьцах нь Y-ийн А-г харьцах нь B-тэй тэнцүү байвал хоёр захын гишний үрчүүр нь голын гишний үрчүүртэйгээ тэнцүү байна уу гэж шалгаж болно. За эсвэл яаж шалгаж болох вэ гэхээр шууд X, Y-ийн харьцаа маань A, B харьцаатай тэнцүү байна уу гэдгийг бас шалгаж болно тий. За шил А тохиолдлыг харъя бүгдээрээ. За 7-г харьцах нь 8 маань 21-ийг харьцах нь 24-тэй тэнцүү байна уу? За тэгэхээр бүгдээ эсвэл энийг 7-г хуваах нь 8 ингээд тавьсан ч болно шүү дээ тий. 21-ийг хуваах нь 24. Тэгсэн чинь хоёр маань хоёулын ижлэхэн 3 хуваахаар 7-г харьцах нь 8 гэж адилхан гарчин тий. Урбал харьцааг ижлэхэн тод хувааж болно. Тэгэхээр энэ маань хоёулынгийн 3 хуваахаар 7-г харьцах нь 8 гэж тэнцүүж харж болно. Эсвэл энэ нэрийг өөрчлөөд энэ нэрийг өөрчлөж шалтгаахаар мөн баримтыг шалгаад авчихлаа. За зүгээр нь саяныхан тий. За шил энэ бол ингээд үзэхээр 8 инхээр 18 гэхээр худлаа. Инхээр 12 инхээр 24 гэхээр биш ингээд шалгах чинь. За 22 70-ийн 30% нь X. За 70 гэсэн тооны 30% нь 30% болохын тулд бүгд 100 тугаашныг хувь олоод 30-аар хөвчих гэсэн. Энэ нь X. Харин Y-ийн 30% нь 24-тэй тэнцүү. Хэрв 60-ийн Z хувь нь бол 100-ны Z нь 36 бол X зэрэг Z3-ийн нийлбэрийг олгоно. За эндээс бүгд ихтэй X болохоор яах вэ гэсэн чинь за энэ хоёулын ингээд 100 туугач тэгэхээр 21 юм байна. За хоёрдугаар тоог нь олно гэхээр бүгдээрээ энэ хураачаад хуваасан ч болно. Эсвэл 24-ийг бүгдээрээ 100-ны 30-д хуваана гэсэн үг. Тэгэхээр 24-ийг өрчих нь 30 доороо 100 дээр гэсэн үг тий. За ингээд хураачи. За энийг 3 тухаар 8 болоод Y-ийг болохоор 80 байна. За эндээс Z болохоор бүгд яах вэ гэсэн чинь за энэ хэрэг хоёулангийн 20 хураачнаа. Тэгэхээр энэ маань хэдлэх вөхөр энд 5, энд нь 3. За тэгэхээр бүгдээрээ 5-аар өрчүүлээд 3 тухаар гэж ойлгож байна. Тэгэхээр хураагаад энд 12 буюу 60 юм байна. Эндээс бүгдээрээ X, Y, Z-ийн нийлбэрийг болохоор X нь 21, Y нь 80, Z нь 60 байна. Тэгэхээр энэ чинь 140 болоод нийлбэр нь 160 болох нэ. За 23. Хоёрын хоорондох зай нь 230 км-ийг ийм масштабтай газрын зурагт яаж зурх вэ гэж. Өөрөвл энэ масштаб нь 5 сая дахин багасгадаг масштаб юм байна. За тэгвэл 230 км-ийг бүгдээрээ сантиметр рүү шилжүүлж. За тэгэхээр 1 км-т 1000 метр, 1 метрт 100 см. Тэгэхээр энэ маань 23 гэснээр ардаа 4 ингээд 6 шиг тэгтэй. За ийм сантиметр байна. Тэгэхээр манай масштаб маань 1-ийг харьцан 5 сая буюу 5 сая дахин багасгаж зурна гэсэн. Тэгэхээр бүгдээ одоо яах вэ гэсэн чинь 23 саяга 5 саяд яагаад гэнэ гэсэн. Тэгэхээр энэ тэгүүдийн дарчул үндсэндээ би 23-ыг 5 дахь оноо л гэсэн. За тэгэхээр 23-ыг 5 дахьаар 4 5 20 30 гэхээр энэ маань 4.6 буюу бүгдээ газрын зураг дээр 4.86 см-ээр төслөхнэ. За 24 жимсний дэлгүүрт 3 өдөр зарсан жимсний массыг ийм харьцаатай байсан. Эхний өдөр 2 дахоос 25 кг илүү гинэ. Тэгээд бүгдээр нийт жимсийг олох юм байна. За тэгэхээр бүгдээ энэ харьцаагаа ингээд тодорхой байгаа учраас бүхэл харьцаа шилжүүлж бодоход амар. Тэгэхээр 3-ыг харьцах нь энийг 3-ны 8, энийг зөвшөөрлөх чи 5-ны 15 буюу 17. За тэгэхээр бүгдээрээ ижлэхэн 15 ортой боловсруулах тохиромжтой байна. Энэ 15, энд 5, энд 3 өгч. Тэгэхээр 45-ыг харьцах нь 5 8 40, харьцах нь 51. За ийм харьцаатай байна. Буюу манай 1-р өдөрт болохоор 45 хэсэг чимэг зарсан юм байна. 2-р өдөр бол 40 хэсэг зарсан юм байна. 3-р өдөр бол 51 хэсэг зарсан юм байна гэсэн. Эхний өдөр 2 дахоос 25 кг-аар илүү өгч байна. Тэгэхээр 45x-ээс 40x-ийг хасгаа 25 кг гэсэн. Эндээс манай 5x маань 25 кг буюу x маань 5 кг байна. Тэгсэн чинь нийт 3 өдөр хичнээн жимс зарсан бэ гэж. Жимс зарсан бэ гэж. Тэгэхээр эхний өдөр 45,
2 дахь өдөртөж сүүлийн өдөр 51 хэсэг буюу энэ манай нийт зарсан жимс. За тэгэхээр эхний хоёр маань болохоор 85. За 85 хэсэг дээр за доор нэмж 51 хэсгийг нэмэх юм байна шүү дээ. За тэгэхээр энэ маань 106 буюу 131 хэсэг. За 136 хэсэг. За тэгээ нэг хэсэг маань 5 кг юм чинь манай нийт жимсний тоон болохоор 136 бүрчхэн 5 бахнэ. Тэгэхээр 680 кг жимс тарьсан байна. Шин жимс зарсан байна. За дараа нь 25. Барааны үнийг дараах нөхцлүүдээр аль нь худалдан авах хамгийн хямд тавэ гэж. За шууд 25% хэмжүүлэх эсвэл эхлээд 20 дараа нь гарсан үнийг 5% хэмжүүлэх гэж. За тэгэхээр бүгдээрээ тус тусан шалганаа аадна. За барааны үний бүгдээрээ нэг 100% байгаа гэж. За тэгсэн чинь энийг бүгдээрээ одоо 25% хямдруулнаа гэдэг чинь 75% зарах гэдэг гэсэн шүү дээ. За 75% нь алдна гэдэг чинь бүгдээр 100-ны 75 орчуулна гэсэн үг. Өөрөөр 100%-ийнхаа бүгдээрээ 75% нь олон буюу тэг 100-ны 75 үржлэхээр эхнийх нь 75 болчих байна. Б. За барааны үнийг эхлээд 20% хямдруулаад. За 20% хямдруулна гэхээр бүгдээрээ 80% зарч байгаа. Гарсан үнийг нь дахиад 5% хямдруулна гэдэг чинь 95% үнээр зарч байгаа гэсэн. За энэ хэд болж байгаа юм бэ? Харин бүгдээрээ хураач нь тэгэхээр бүгдээрээ 95-ыг 80-аар үржүүлээд 100-аа хуваач. За тэгэхээр энэ маань болохоор 76% гэж гарч байна. За V нь болохоор эхлээд 5% хямдруулаад за анх 100% байсан те 5% хямдруулна гэдэг чинь бүгдээрээ 95% үнээр зарна гэсэн. Дараа нь үнийг дахиад 20% хямдруулсан гэдэг чинь одоо 80% болсон гэсэн үг те 80% нь болно гэсэн үг. За тэгэхээр одоо эндээс бүгдээр явах уу гэсэн чинь 95-ыг 80-аар үржүүлээд 100 хуваачна. За тэгэхээр энэ маань 76 болж байна. За одоо дээд би нэг Монгол үсгээр хичээж явсан юм шүү. Тэгээд дээд нь болохоор гинэ эхлээд бүгдээр 15% хямдруулаад тэгэхээр 15% хямдруулна гэдэг чинь би 85% нь байгаа гэсэн үг шүү дээ. Гарсан үнийг нь дахиад 10% хямдруулна гэдэг чинь 90% гэсэн үг. За ингээд ямар үнэтэй байна вэ гэдгийг харах юм байна. За ингэж хураагаад нэг 10-т ингэ ороож болно шүү. Тэгэхээр 85-ыг 9-ээр үржүүлээд 10 тугаана гэсэн үг. За тэгэхээр энэ маань харин жаахан бодроход тоорох юм байна те. Гээд бүгд 10 тугахаар 76.5%. За тэгэхээр хамгийн хямд аль нар нь худалдан авах хамгийн хямд вэ гэж. Тэгэхээр нэгдүгээр нь худалдаж авах хамгийн хямд юм биш те. А тохиолдолд тэгэхээр 120 нь А нөхнэ. За 26. Дугуйчин тухайн замыг 2 цагт туулдаг. За нэг юм замыг дугуйчин ингээд 2 цагт туулдаг гэжээ. Туулах хугацаа нь болохоор 2 цаг. Хэрвээ дугуйчны хурдыг 20% нэмэгдүүлээд тэгэхээр манай хурд ямар байсан гэсэн чинь нөгөө замаа хугацаанд аваад. Тэгэхээр би S-ийг 2 гэсэн ийм хурдтайсан ах. Тэгсэн одоо хурдаа 20% нэмэгдүүлвэл уг замыг ямар хугацаанд туулах вэ? Тэгэхээр явсан зам нь ижилхэн одоо би хугацаагаа олно. Харин манай хурд маань яасан гэсэн чинь анхны хурдаа 20%-аар нэмэгдүүлнэ. S-ийг баах нь 2-ыг 20%-аар нэмэгдүүлнэ гэдэг чинь 120% нь олно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр эндээс энэ юу болох юм гэсэн чинь нэрийг хураахаар чинь 60 болоод 0.6 S гэсэн ийм хот болж байна. За тэгвэл одоо бүгдээрээ шинэ хугацаа олно. Одоо би тэгвэл ямар хугацаанд туулах юм бэ гэсэн чинь нийт замаа 2 дугаарынхаа хурданд очно. Тэгэхээр одоо нөгөө хурд маань 0.6 болсон. S үднэст нь 1-ийг хуваах нь 0.6. Тэгээ 1-ийг хуваах нь 10.6 буюу 10 дээрээ 6-нд орно. Тэгэхээр эндээс хэдэн цаг туулах вэ гэхээр манайх нэг бүхэл 6.4 буюу 10-аар орчуулээд 1 цаг 40 минутанд туулах юм байна гэсэн үг. За болд 5 сая төгрөгийг банкнд 2 жилийн хугацаатай нийлмэл хүүтэй хадгалуулсан. Нийлмэл гэхээр хүүнээс хүү бодно гэсэн үг. Хэрв тэрээр хэдэн хувийг хүүтэй хадгалвал 7.2 сая төгрөгтэй болох вэ гэж. Тэгэхээр анх
бүгдээрээ банкнд 5 сая төгрөг хадгалуулсан. Тэгээ яасан гэсэн чинь жилийн дараа миний 100% маань X хувьд өссөн. Нийлбэлүүдийнхээ дараа жил нь дахиад энэ мөнгнөөсөө бүгдээрээ X хувиар хадгалуулсан гэсэн. Тэгсэн чинь би энд 7.2 сая төгрөгтэй болохоор байгаа юм байна те. За ангууд эндээс X-ийг олно гэсэн. За энэ бүгдээрээ явах гэхээр ингээд энэ 100 буюу ингээд хувач. Тэгэхээр энэ маань 500 үрчих нь 100 дээр нэмэх нь X-ийн квадрат нь тэнцүү 7 сая 200. За одоо бүгдээрээ 7 сая 200 мянга 500 хуваачаар манайх 14,400 болж байна. Тэгэхээр 100 дээр нэмэх нь X-ийн квадрат маань энэ маань 120-ийн квадрат. Тэгэхээр 100 дээр нэмэх нь X маань 120-тай тэнцүү байна. Бүгдээр нөө хүү бодож байгаа учраас хасахыг нахгүй тий. Тэгэхээр ер нь бол энэ тэгштгэл гэсэн бол хоёр шийдтэй. 120-аас 100 хасгаар за хэрэг би 20% хадгалвал 2 жилийн дараа 7.2 сая төгрөгтэй болох нэ. За 28 нь уутанд анх улаан цагаан шагааны харьцаа 3-тай харьцаатай байсан. Тэгэхээр манай улаан шагааны 3 хэсэг байхад цагаан шагааныг 5 хэсэг гэсэн юм байна. Нийлбэр нь 60 хүрэхгүй чинь тэгэхээр 3x дээр юм 5x маань 60-аас хэтрэхгүй. Тэгэхээр 8 хэсэг нь 60-аас бага буюу 60-ыг 8 тавихаар x нь 7.5-аас бага юм байна. Тэгэн чинь шагааны тавн чинь бүхэл тоох ёстой шүү дээ тий. Бүхэл буюу натуралтай. Тэгэхээр x нь 0-аас 7.5-ын хооронд буюу ер нь бол 1 2 3 гэх мэтлэн 7 хүртэл ийм натуралтай байх боломжтой. За тэгээ ууднаас 5 шагаа авсны дараа харьцаа нь 5 4 болсон гинэ. За тэгтээ ямар өнгөтэй шагаа авсан тодорхойгүй юм байна штэ. Тэгэхээр би одоо 3x улаан шагаараас нэг А авал за 5x цагаан шагаанаас нэг нийлээд 5-ыг авсан юм чинь 5-аас хасах нь А авсан юм байна. За тэгсэн чинь нэрийн харьцаа маань хэд болсон гэсэн чинь 5 4 харьцаатай болсон байна. За бүгд пропорц өгч хоёр захын гишний өрчөр нь голын эрг гишнийхээ өрчөртэй тэнцүү буюу 3x-с хам Аг 4-өөр үржилсэн 5-ыг үрчих нь 5x-с хасах нь 5 нэмэх нь. За эндээс 12x-с хасах нь 4a тэнцүү 25x-с хасах нь 25 нэмэх нь 5a. За бүгдээрээ нэг тийш нь ялганаа. За 25 урагш агарч 25 мөн энийг урагш агарч тэгэхээр хасах нь 13x. А 4а хойш гаргахаар 9a. За тэгэхээр эндээс манай А маань 25-аас хасах нь 13x-ийг хуваах нь 9 юм. Тэгэхээр чинь А чинь шагааны тайм чинь натуралтай байх хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт энэ маань тэгээсэх байх хэрэгтэй. Тэгэхээр 25-аас нь 13x нь тэгээсэх буюу эндээс 25 нь 13x-с бага. За 13 тавахаар 25-ыг хуваах нь 13 нь x нь эндээс бага гэж орж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ маань нэг бүхэл 13-ны 12-оос бага. Тэгсэн мөртөө манай x чинь 0-оос 7.5-ын хооронд. Тэгэхээр манай x маань эндээс харуул 0-оос 7.5-ын хооронд байх ёстой. Гэтэл нөгөө талаас нэг бүхэл гандаа тоноос бага гэхээр байжлах ганц үнцэг утга нь x тэнцүү нэг юм биш. За тэгээд бүгд шалгаад л да. Тэгэхээр анх ууданд хэдэн шагаа байсан бэ гэж. Тэгэхээр анх ууданд нөгөө манай улаан цагаан шагааны харьцаа маань 3x 5x-сэн тий. Тэгэхээр энэ маань болохоор нэгээр үржлэхээр 3 нөгөөх нь 5 буюу ингээд 8 шагаас гинэ. За тэгэхээр бүгд шалгаад үзэхээр манай нөгөө x маань 1 гэдэг чинь анхны шагааны харьцаа 3-ын харьцаа 5 гэдэг чинь нэгдүгээрх нь 3, хоёрдугаарх нь 5 гээд анх 8 шагаас. За гэтэл бүгдний нэгийг одоо эндээс харахад бол нэгийг сур боломжгүй байгааз. За нэгийг энд ингээ орлуулахаар 25-аас хасах нь 12-ыг хуваах нь 9 гээд ингээд бүхэл тохирохгүй. Тэгэхээр өөрөлдвөл энэ бодлого алдаатай буюу энэ шийдвэр байна. За 15-ын агуулмжтай 20 литр давсны усмал дээр тэр 20 литр давсны усмал гэхдээ 15% агуулмжтай усмалтай тодорхой концентрацтай 5 литр усмал хэмжээ. Өөрөлдвөл хэдэн хувийн концентрацтай мэдгүй. Тэгээ ингээ нэмэхээр манайх чинь 25 литр болно да.
За тэр маань харин 20% концентратаа шинэ өсвөл гарчээ. Тэгвэл нэмсэн өсмөл хэдэн хувийн давс агуулж ирсэн бэ гэж. За тэгвэл бүгдээ 20 литрийн давсыг олчээ. 15% эзэлжсэн. Хоёрдугаар бодис маань 5 литр мөртлөө X хувийн концентрастай. Энэ маань манай холиод гарсан 25 литрийн 20% давс шүү дээ. Ингээ 20% давстай тэнцээ урвал бүгдээ энэний давс дээр энэний давсыг нэмсэн манай гарсан бодисны давстай тэнцүү. Энийг бодоод X болчихно. За бүгдээр ижлэх нь 100%-аар тэмчин 25-ыг үрчин 15, нэмэх нь 5x тэнцүү 25-ыг үрчин 20. За тэгэхээр энэ маань 300, нэмэх нь 5x тэнцүү энэ маань 500 ах нэ. Тэгэхээр 5x тэнцүү хаслаа 200, x-ийг болохоор 40 юм байна. За тэгэхээр бүгдээрээ 2 дугаарт нь 40% концентрастай уусмал нэмүүл яг болох гэжээ. За 30 хувьцааны үн эхэндээ 60% унаад за тэгэхээр хувьцааны үн ихлээр 100% байжснаа дараа нь үн нь 60% унсан гинэ. 60% унаа гэдэг чинь одоо 40% үнэтэй байгаа. За тэгсэн чинь дараа нь буцаад анхны үний өртөгтэй тэнцүү болтлоо гэсэн гинэ. Тэгэхээр одоо манайх ясгал өссөн. За хэдэн өссөн гэж мэдэхгүй x өссөн. За тэгтээ анхны үнэтэй тэнцүү болтлоо буюу буцаад 100% болсон байна. Тэгвэл шинэ хувьцааны үн хэдэн хувиар өссөн бэ гэж. За тэгэхээр 100-ууд орооч тий. Тэгэхээр 0.4 үржүүлэхээр 40 дээр нэмэх нь 0.4x тэнцүү 100. Тэгэхээр 0.4x тэнцүү 60 болоод x болохоор бүгдээрээ 60-га 0.4 хуваахаар хариу нь 150. Тэгэхээр манайх 150%-аар өссөн байна.